Санаа Нуплайн сургууль зуршлын төвс эрхлэн хэлж буй хижүүгийн бодлого болон бодолтууд өнөөдөр болохоор хижүүгийн 2020 оны 2 дугаар шалгалт шинжлэх ухаан физик бодлого 4-ийн F гэсэн чинь нэг 30 болдохгүй зурагтай сонголттой ер нь жоохон хэцүүхэн бодлого шүү ингээд харъя. За яасан болоо гэсэн чинийхэн цаасан дээр X эрг хавтгайгаа аваад Z тэнхлийнхаа эрэг чиглэлийг нь цаасны артлаа сурагшаа чиглэсэн байдлаар авчигнэ гэдэг. Тэгэхээр ийшээ X нь байж гин ийшээ Y-ээр нь байж гин тэгмүүдээ Z-ийнхаа эрэг чиглэлийг наашгаа авсан болохоор ингээд зэгтээ тавьсан байгаа шүү дээ. Хэрвээ цаашаа авсан байсан болохоор ингэж X-тэй тавьдаа шүү тийм үү. Наашгаа энэ одоо эндээс цаасаас өөдөөс нөтлөө чинь цолгож байгаа юм шиг наашаа чиглэлсэн байна гэсэн үг тийм. За Z-ийнхаа эрэг чиглэлийг наашгаа авчиж. Тэгмүүдээ зураг нэгт үзүүлсний дагуу эсэргүүцэл болон дамжуулагч усуудыг холбоод ABCD гээд ийм тэгшин зүт хийж гинэ. Тэгмүүдээ AB тал маань болохоор Y-ийн тэнхлэгтэйгээ параллел байгаа. X эрг хавтгай дээрээ ийм хүрээ тавьчих юм тийм үү. Энэ болохоор яг энэ цаасан дээрээ байгаа л ийм эхлэхээ байгаа юм шүү дээ. Тэгээд дамжуулагч утаснууд бол нэг эсэргүүцэлтэй. Энэ AB маань болохоор энэ Y-ийн тэнхлэгтэйгээ яг параллел байгаа юм шүү. За тэгээд эхлэхийг агуулсан хэсэг маань цаг T-гээс хамаарат өөрчлөгдөх орон зайн хувьд нэгэн жигэд соронзон орон Z тэнхлэгийн дагуу нэмчихгнэ. За тэгэхээр Z-ийн дагуу болохоор одоо яг наашгаа чиглэлed гэсэн үг бахан юу гэдүүлээ. Соронзон орон наашгаа чиглэлed байж байгаа юм байна тийм. Тэгэд энэ маань болохоор хугацаанаас хамаарат өөрчлөгдөх юм байна. Хугацааны явахаараа яа тийм ихсдэг ч юм уу багасдаг ч юм уу тийм өөрчлөгдөн. Тэгтээ орон зайн хувьд жигд гэхээр болохоор энэ соронзон орныхын тэдсэн бол энд адилхан тийм үү. Соронзон орн болохоор бүгдээрээ нэг 10 болдог ч юм уу, бүгдээрээ нэг 0 болдог ч юм уу, бүгдээрээ нэг 100 болдог ч юм уу тийм. Орон зайн болохоор адилхан. Харин бүгд юу юм хугацаанаас хамаарат бүгдээрээ нэг 10 болоод 100 болоод гэх мэтчлээ. Хугацаанаас хамаарат л өөрчлөгдөн. Орон зайн болохоор нэг жигд юм байна. За тэгээд зургт хоёрт нь болохоор соронзон орныхон соронзон индукцийн векторын Z хэсгийг нь BZ гэдэг хугацаанаас хамаарсан хамаарлыг нь үзүүлж гинэ гэдэг. Тэгвэл анх төлөнд тохоо T дээр тийм үү? Ижигээ T байж шүү дээ. T дээр болохоор соронзон орн 0 байж хагаад одоо ингээд соронзон орн өслөө тэгснэ буурлаа тэгээд өслөө тэгээ буурлаа. Соронзон орнд бол нэг наашгаа чиглээл, нэг цаашгаа чиглээл, нэг наашгаа чиглээл, нэг цаашгаа чиглээл өсч бураад яваад байгаа юм байна. За тэгээд дамжуулагч утасны маань AB тал байгаа тийм үү? Энэ талд соронзон орны үзүүлэх хүчний хэмжээ X чиглэлийг нь Fx гэж нэмэлээ яг нэ. Одоо энэ дээр чинь тэгээд нөгөө цахилгаан хүрээ байж байгаад соронзон орн хувьсаад ахаар чинь ингээд нөгөө индукцийн гүйлгүй юм те. Инээцийн гүйдэл нэг болохоор цагийн зүүнний дагуу эргээл нэг болохоор цагийн зүүнний дагуу нэлээ биш. Цагийн зүүнний эсрэгээр эргээл гүйдлүүд гүйгээд нь тийм үү. Тэгмүүд гүйдэл гүйж байгаа юм чинь соронзон орн дотор байгаа гүйдэл чинь болохоор соронзон орноос хүчүүлжлээд яадаг үлээ. F тэнцүү L урт нь хамаатай те. Тэгээд гүйдлийн хэмжээ үүсдэг нь бэ. Соронзон орнороо эсвэл болохоор тэнцүү L I B гэж асын солиод тавьчихлаа тийм. Ийм хэмжээний хүчүүлжлээд байх хэрэгтэй шүү тийм үү. Тэгээ AB гэж энэ дагуулгаар нэг хүчүүлжлээд нэг бол баруун тийш нэг бол зүүн тийш ч юм уу хүчүүлжлээ байх хэрэгтэй шүү. Тэр хүчийг болохоор F X гэдэг нэмэлж байгаа. За тэгээд Кайро нагариро дэнди гацкоржи баа мөшид гэрэтасроо. За тэгээд болохоор соронзон орныгоо ерөөсөө энэ гаднаас үзүүлж байгаа BZ тэгэл байгаа гэж удаараа гинэ. Эндээс мэдээч индукцаар нөгөө гүйдэл гүйж байгаа юм чинь тийм ийшгээ гүйлэх юм бол энэ нөгөө гүйдэл чинь өөрөө бас энийг нөгөө эргэж тойроод шургийн дүрмээрээ тийм үү соронзон орноос гэж тэ тэр соронзон орныгоо бол бити бодоорой. Яг нөгөө гаднаасаа үзүүлж байгаа BZ гэрэл бодож байгаад энэ дэр зөвхөн энэ B дээр болохоор зөвхөн энэ BZ тэгэл бодоорой гэмш энэ А-ийнх нь өөрийнх нь үсгэж байгаа соронзон орныг бол тооцохгүй болно шүү гэсэн юм байна. За тэгээд асуулт нь болохоор F X бол хугацааны хамаарлын графикийг үзүүлнэ. Хугацаанаас хамаарат соронзон орн нөөцлөдөө яваад байгаа тийм. Тэгмэд болохоор энэ А-гаас B-ийн хоорондоо дамжуулж утсан дээр гүйдлүүд ч үсээ тэрэнд нь үйлчилж байгаа хүчээж байгаа штэ. Тэр хүчинд бол хугацаанаас яаж хамаарсан юм бэ? Тэрийг сонгоно гэсэн юм байна. За эхлээд болохоор ингэдэггүй индукцийн гүйдэл гэж. Индукцийн гүйдэл. Төвчтэй. За индукцийн гүйдэл яаж үүсэх вэ гэхээр болохоор гадны соронзон орны эсрэг гэж байна. Гадны соронзон орны өөрчлөлтийн эсрэг гэж тавьдаг. За зүгээр юу ба нэг дамжуулагч утсаж ишээ гүйлгүй чи тийм үү. Тэгэх юм болохоор энэ дэд баруун гарын дүрмээр хэрэглэнэ. Эрхийн өрөө энэ гүйлийн чиглийн дагуу тэнгууд баруун гарын чинь 4 хурууга атгаад үзэхээр шургийн дүрмээр те хаашаа чиглэж байна. Ингэж тойрохоор юм байна. Гэт энэ нэрийн тойрон болохоор нэг юм бэ соронзон орн үснэ.
Гүйдэл нь ийшгээ байж юм бол эрхийг руугаа юм би. Баруун гарын эрхийг руу доошгоо, баруун гарын дөрвөн ургын ийшгээ хараад шүү дээ. Эргүүлээд үзэхээр ингэж эрхийг хэрэгжиж байгаа сте. Ингээд энэ дээр болохоор ингэж сорон зоор уснаа гэдэг. Тэгэнгүүт энэ сорон зоор нь үүсэхтэй гэх юм уу. Индукцийн гүйдэл болохоор ингэх гээд байгаа. За нэг юм хүрээ байж те. Ийм хүрээ байж. Тэгвэл гаднаас нь болохоор бас нэг юм сорон зоор нь байж. За энэ сорон зоор нь болохоор тогтмол байж явах юм бол ямар ч гүйдэл өгөхгүй. Сорон зоор нь нэг жигдтэй би тэнцэг конст гэж тавьчих тийм ээ. Гадны сорон зоор нь болохоор нэгэн жигд байгаа юм бол ямар ч гүйдэл өсөхгүй гэж байна. Тэгмэд болохоор гадны сорон зоорныхын өөрчлөгдөлтөө тэгэх юм бол тэрний өөрчлөлтийн эсрэг гүйдэлгүй нэг гэх гэдэг байхгүй. Тэгэхээр одоо энэ гадныхын сорон зоор нь ингэж хөө 1 2 3 4 5 6 7 гэдэг 7 сорон зоор ингэж орж исэн чинь одоо болохоор юу ганцхан болгочихжээ. Тэгвэл гадны сорон зоор нь буураад ирлээ гэхээр энэ сорон зоорныг өсгөхийн тулд те ингээд гадны сорон зоор ингээд буцаагаад өсгөхийн тулд энэ чинь буцаад яхаа 5 байсан шүү дээ. Дотор 5 байсан шүү дээ. Буцаагаад бол 5 болгооч гэсэн байл. Ингээд сорон зоор нь үүсгэхийн тулд гүйдэлгүй нэ байхгүй юу. Тэгэхээр би энэ дэр болохоор эрхийг руу жил ийш тавих гэдэг. Энэ дэр ингэж гүйдэлгүй юм шүү. Тэгэх юм бол яхаа эрхийг руу чинь ийшгээ байж хад дөрвөн уруу чинь болохоор ингэж мушгахаар доороосоо дэшгээ гэж орохоор гүйдлийг гүйлгэн штэ гэх гээд байгаа юм уу. Тэгдэм. За ингээ анх болохоор гадны сорон зоор нь бүр ерөөсөө огт байгаагүй хүчтэй. Тэгмүүд болохоор одоо гаднаас нь гэсэн чинь сорон зоор нь нэмчээ. Эм дэшгийн хоёр нөгөө энэ цайргийн дотор болохоор эм дэшгийн эм хоёр сорон зоор ороод ирлээ гаднаасаа. Тэгэх юм бол одоо энэ дэр гүйдэл энэ сорон зоор байхгүй жагаад бий болчихж байгаа юм чинь өөрчлөлт байгаа болохоор гүйдэл индукцийн гүйдэлгүй гэсэн үг. За индукцийн гүйдэл нь гүйхтэй болохоор энэ өөрчлөлтийг байхгүй болгохын тулд тэ өмнө нь болохоор байхгүй жаад одоо гараад ирсэн гэхээр бид үл яхаа энэний эсрэг нь тийм үү ийшээ чиглүүлж яхаа индукцийн сорон зоор үүсгэх гэсэн үг байхгүй юу. Тэгэж гүйдэл нь гүйх нь болохоор одоо энэ дээр бол баруун гар нь ийшгээ байна тэ. Гүйдэл нь ийшгээ гүйжиж эрхийг уруу ийшгээ дөрвөн уруу ч юм болохоор ийшгээ гэж орсон байдалтайгаар энэ доошгоо сорон зоор үүснэ гэж. Тэг чиглэлийг нана гэсэн үг. Нэг юм байна. Тэгэнгүүтээ за гүйдлийн чиглэлийг нь болохоор гэж хэлээд байна шүү дээ. Би одоо энэ цагирыг гарч энэ цагирыг цагийн зүүнний дагуу гүйж болно. Цагийн зүүнний эсрэг гүйж болно шүү дээ. Тэр чиглэлийг нь болохоор яаж бодох юм бэ гэхээр энийг бодноо. Тэгэнгүүтээ хэмжээг нь бодохдоо болохоор юу гэж бодно. Ингээд юу юм. Урсгал гэсэн юм байна. Сорон зоорны урсгал P тэнцүү B үржтэн S үржтэн косинус албаа тавьчихдаг. Энэ болохоор яг энэ хүрээ байсан шүү дээ, тэ. Энэ хүрээний чинь талбай гэж S гэж байгаа шүү дээ. Тэр талбайны S нь байна. B нь болохоор нөгөө гадны сорон зоор нь юм байна, тэ. Тэгээ косинус албаа нь болохоор энэ хүрээ болон хүрээний нормал болон яхаа сорон зоорны хооронд тэмцэх. Энэ хүрээн дээр би нэг нормал босгож байгаа ингээд 90 градусаар босч шүү дээ. Энэ хоёрын хооронд тэмцэх байхгүй юу? Тэгэхээр энэ хоёрын хооронд тэмцэхэд бол тэг градус шүү дээ. Тэр яхаа B S косинус тэгээ гэх юм бол энэ зүгшүүд косинус тэг дээр нэг юм чи B S болчихно гэсэн үг. Хэрвээ яхаа сорон зоор нь ийм байхад нөгөө хүрээнд болохоор яг ийм байл л та. Энэ хавтгай дээрээ. Тэгэх юм бол энэ хоёрын чинь юу юм? Хавтгай нь нормал нь болохоор яг наашгаа чиглэсэн юм гараад ирнэ шүү дээ. Тэгэхээр наашгаа чиглэсэн юм юу хоёрын хооронд энэ дэшээ явж байгаа юм хоёрын хооронд косинус 90 градус гэж юм бол энэ дэр бол яхаа нөгөө хүрээгээр нэвтэрч байгаа урсгал бол тэг болчихж байгаа байхгүй юу? Яг ийм их юм болохоор шууд бүтэн нэгээр нь авчна гэсэн. Тийм косинус аль байгаа. Тэгэд P урсгал өөрчлөгдөхөөр цахилгаан хөтлөгч үүснэ. Индукцийн цахилгаан хөтлөгч үүснэ болохоор dp гохон dt гэж төвчтэй. Энэ урсгалын өөрчлөлт байж ич. Хэрвээ энэ одоо B тогтмол байх юм бол энэ P тогтмол тав байгаад энэс нь уламжлал авч гараад их гараад ихээр нөгөө юм B тогтмол байх юм бол гүйхгүй гэдэг чинь гараад ирэхгүй. Тэнцүү нэлэгдэж гараад ирнэ гэж. За одоо яах юм? Тэгээ буцаад энэ зургаал гарч. За их юм байж лаа. Гадны сорон зоор нь тэг байжсэн өсөд ирлээ. Өсөд ирэх юм болохоор юу юм BZ нь наашгаа тий наашгаа гэсэн гүйдлүүд илээ сорон зоор гараад ирнэ. Тэгэх юм бол энэ дэр гүйдлэн гүйхтэй болохоор доошгоо гэж гүйх үү. Тий энэ дэр доошгоо гэж гүйжиж гарын эрхийн урууч нь доошгоо дөрвөн урууч нь болохоор цаашгаа мушгахаар болчихно үстэй. Тэгжээш нөгөө юу юм ялхаагаа багасгана гэдэг. За гүйдэл нь одоо доошгоо гүйх юм байна. Гүйдэл нь доошгоо гүйж байгаа үед болохоор яах юм? Гэхээр дахиад хүчээ тий. За юу вэ гэхээр урсгал авчижээ. P тэнцүү B үржтэн S байгаа. Тэгээ косинус алфа нь болохоор энэ дээр тэгээр юм чинь тий. Косинус алфа тэг дээр косинус тэг дээр 1 гээд B S-ээр бичиг. Гэтвчээ. Одоо энэсээ бусаад боломжлын хүчээ. Дельта P гохон дельта T тэнцүү эпсилон гэж цахилгаан хөтлөгч хүч нь гарч ирнэ гэсэн чинь B S хуваах нь
D квахан dt тавьчих. Тэгвэл энэ болохоор ерөөс тогтмол гараад байна нэ. Яг тэгэхээр энэ B гэдэг чинь ийм шулуун байгаа шүү дээ. Шулуун байгаа гэдэг чинь юу гэсэн үг вэ? Нэг бол яа гэм KT ч юм уу, тий? Эсвэл нэг нь хасах KT ч юм уу. Тийм шулуун байгаа шүү дээ. Одоо энэ дээр болохоор би юу гэх юм? KT үрждэг нь B байсан юмнаас буцаад хугацаагаар нь боломжлол авчих юм болохоор тэгээс нь боломжлол аваад яг KB-г гаргадаг юм шүү дээ. Тэгээд Epsilon болохоор тогтмол байгаа юм байна. Цахилгаан хөдөлгөөн шин тогтмол байгаа юм байна. Тэгээд юу юм? Өсөж байгаа үед нь болохоор гүйдлэн доошгоо гүгээд тий? Энэ дэр бууж байгаа үед нь болохоор гүйдлэн тэгвэл дээшгээ гүгээд. Энэ AB дээр тийм үү? B-гээс A руу гүйдлэн гүгээд энэ дэр болохоор A-гаас B рүү гүйдлэн гүгээд дахиад өсөж байгаа үед нь хугацааны дагуу өсөж байгаа үед нь болохоор дахиад A-гаас B рүү гүйдлэн гүгээд хэмжлэн явчихна тий? Тэгэхээр хэмжээ нь болохоор энэ дэр шууд их удан зөв ER гэж шүү дээ. I тэнцүү ямар нэгэн KB байх нь R ч юм уу тий? Тогтмол байх юм байна л гэж. K энэ дэр B S тавьдаг хөө. Энэ дэр S тавь. K-ийг бахан хараа гэдэг энэ бол ерөөс гүйдэл нь бол тогтмол байгаа юм байна. За одоо тэгэхээр хүчээ бичин те F тэнцүү юу юм? L үрждэг нь I үрждэг нь B шүү дээ тийм үү? За энэ дээр болохоор тэгэхээр L I B синус альва тавьж болно. Энэ болохоор юу юм гүйдлийн чиглэл болон сорон зоорны чиглэл хоёр байгаа. Сорон зоор нь нэг бол наашгаа нэг бол цаашгаа явж байгаа шүү дээ. Гүйдэл нь болохоор нэг бол дээшгээ нэг бол доошгоо явж байгаа гэхээр энэ альфа бол дандаа 90 градусаараа синус 90 дээр хэмжээний нэг бол биш шууд L I B гэж бичүүлнэ гэсэн үг. Тэгсэн чинь энэ L бол яг AB-ийн урт тогтмол байгаа. Энэ I-г болохоор би сая тогтмол байх юм байна гэж ярьсан. Тэгвэл шууд B-гээс хамаарал гүйдлийн хэмжээ өөрчлөгдөж чинь гэсэн үг. B-гээс хамаарал яг хүчний хэмжээ өөрчлөгдөж чинь гэсэн үг. За одоо энэ дээр болохоор дахиад ингэж гарчээ. Сорон зоорон өсөж чинь те. Энд дээр сорон зоорон өсчих үед болохоор гүйдэл нь доошгоо гүйж чинь. За гүйдэл нь доошгоо өсчих үед болохоор гэж хаад тэгэхээр нэг 100 гарын дөрөв байгаа тийм үү? 4 хуруу гүйдлийн чиглийн дагуу 100 гарын чи ихэнх руу энд байна. Гарын алга руу ч нэг B нь орж ихоор. Энд чинь болохоор нэг цаанаасаа наашгаж хэлсэн байгаа юм чи миний гар болохоор ингэж харна шүү дээ. Гарын алд нь яхаа цаашгаа харсан байлаар тий. Би эрх өрөөний чиглийн дагуу гэхээр энэ дээр бол яхаа гүйдлийн хан чиглэл нь сөрөг байгаа байхгүй юу? Тий. F от X-ийн хасах чиглэлөө яваад гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол би энэ юу гэмдэ F маань болохоор шууд B-гээс хамаарсан байгаа шүү дээ. Тэнгүүтээ энэ дээр өсчих үед болохоор сөрөг байх юм байна гэхээр энэ дээр нөгөө юу гэдэг ингэ зорхоо хугацааны дагуу B ингээд 0-оос ийшээ өсөж гинэ гэх юм бол биний урд талд нь хас тэмдэг тавьчихаараа хүч нь болохоор тэгвэл хас тэмдэгтэй өсөж гинэ байхгүй юу? Тэ? F гэж тавьчих. За дараа нь энэс нь яа буурж гинэ гэхээр гүйдэл нөгөө тишгээ гүйчихнэ. Тэнгүүд болохоор энэний нөгөө хүчний чиглэл нь болохоор бас нөгөө тишг болчихно сте. Соронзоо орон буурж гинэ гэдэг энэ хэсгээр нь гэж харах юм уу? Энэ хэсгээр нь зөвхөн энэ хэсгээр нь гэж харах юм болохоор соронзоо орон эерэг байгаа. Гэхдээ буурж гинэ гэхээр хүчний чиглэл нөгөө тишг гарчна. Эргээрээ тэгэхээр ийм болох бодно. Дараа нь хүчнийхэн илээ соронзоо орны чиглэл нь нөгөө тишгээ харцсан байгаад бас буурж гинэ гэхээр дахиад ийм болох уу? Энэ гүйдлийн чиглэлийг бол гаргацсан байгаа шүү дээ. Энэ мужига 1 2 3 4 гэж энэ хүртлөө 4 гэж хувааж байгаад энэ дээр болохоор доошгоо гүйж байгаа, энэ дээр дээшээ гүйж байгаа, энэ дээр дээшээ гүйж байгаа, энэ дээр доошгоо гүйж байгаа. Тэгэнгүүтээ яхаа энэ дээр тэг байгаа, энэ дээр тэг байгаа, энэ дээр тэг байгаа юм чинь F нь шууд яхаа B-гээс шууд хамаарч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр нэг тэг гарч ирэх хэвээр, энэ дээр нэг тэг гарч ирэх хэвээр, энэ дээр дахиад нэг T дээрээ ирэхэд дахиад нэг тэг гарч ирэх хэвээр. Тэгвэл эндээс доо гарч ирж байгаа шулуун л яхаа дээшгээ ингэсэн шулуун байх юм уу, доошгоо гэсэн шулуун байх юм уу? Тийм л ялгаа байгаа байхгүй. Тэнгүүд болохоор хүчнийхэн чиглэлийг, гүйдлийн чиглэлийг мэдж байна. Одоо соронзоо орн болохоор энэ дээр эерэг байгаа юм чинь гарын алхачин тийш харна, эерэг байгаа юм чинь гарын алхачин тийш харна, сөрөг байгаа юм чинь гарын алхачин нөгөө тийш харна гэдгийг нь бодож байгаа л хүчнийхэн чиглэлийг бодохоор энэ дэр нь яхаа хүчин сөрөг болох хэвээр, энэ дэр нь хүчин эерэг байх хэвээр, энэ дэр хүчин сөрөг байх хэвээр, энэ дэр хүчин эерэг байх хэвээр гэсэн тооцоо хийгээл тэнгүүд нэг ийм л график байна уу гэдэг харахаар энэ график нь тарж байна л гэж. Тэгж гаргах юм байна. Гэтэ энэ дэр бол хүчний чиглэл ер нь андуурчих гад их эвгүй л юм байна. Нэлээд бодож иж за энэ юм байна гэж гаргалаа да. За гачирсан өгнөд маань юм өгнөд байна. Гавтга эрэг чиглэл яхын цаасны Z-ийн эрэг чиглэлийг нь цаасныхаа ардаас урагшаага чиглэсэн буюу наашгаа чиглэсэн гэж гаргаж ирсэн шүү дээ. Тэгээд тэгш үнцөд хэлхээ зурцсан байгаа дамжуулж уцуулан нэг сэргүүслэр хийсэн. Тэнгүүдээ орон зайн хувьд жигэд тэнгүүдээ хугацааны самаар дүүжлэж байгаа соронзон орон байлаа. Соронзон индукцийн вектор гэдэг маань болохоор энэ B гэлээд байгаа тий. Нэг нь болохоор TL гэж Tesla гэсэн нэг штэй. Ийм соронзон индукцийн вектор байгаа шүү. Цахилгаан гүйдэл нь болохоор индукцийн гүйл байсан шүү дээ.
За, apply болоо. Баярлалаа. Баяртай дараа дахин уулзъя.